Евразийн эдийн засгийн холбоо болон гишүүн орнуудтай их төр гэрээний талаар яригадаад нэгэнтээ жил болсон байна. Ган төмөр сайд эдийн засгийн хөгжлийн сайд багтаа бол энэ ажлыг анх эхлүүлсэн. Маш эрчтэй явж байгааг харж байгаа. Бэлтгэл ажил ч гэсэн бас тодорхой төвшөнд сайн хангагдж байгаа бахаа гэж ойлгож байгаа. Үндсэндээ болол 3 жилийн хугацаатай. Тэгээд дотоодын зах зээл мөн гадны энэ 3 сая 500 хүнтэй зах зээлээс гадна 300 хүнтэй зах зээлд Монголын бизнес эрхлэгчид маань хэрхэн ажиллах вэ гэдэг энэ бэлтгэл ажлыг хийх ёстой байсан гэж би харж байгаа. Монголын бизнес эрхлэгчид анх удаага тэгвэл Оросын холбооны улс, Казахстан гэдэг энэ 5 орны зах зээл дээр өрсөлдөх шаардлага гарч ирж байгаа. Тэгэхээр энэ харьяа байгууллагууд, засгийн газрын харьяа байгууллагууд, улсын хурлын харьяа байгууллагууд бэлтгэл ажлуудаа нэг нь хангасан бахаа гэж би харж байна. Статистикийн газрууд жишээлбэл аль хэдийн мэдээлэл хангасан байгаа. Бизнесийн байгууллагуудад мэдээлэлээр хангах тэр боломжийг хангасан байгаа гэж би харж байна. Өнөөдөр Монгол Улаанбаатар хотод нарийн бов, талах нарийн бов үйлдвэрлэдэг компаниуд, жижиг аж ахуйн нэгжүүд энэ хаашаага гараад эрхүүд ямар хэмжээгээр савлсан, ямар найрлагатай бов, боорцог, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх вэ гэдэг дээр аль хэдийн мэдээлэл авах юм боломжтой болсон баг гэж би хараад байна. Мөн түнчлэн төмөр зам байна. Улаанбаатар хотоос Дархан уул аймгаас хоошоогоо ингээд бүтээгдэхүүнүүдээ гаргалаа гэхэд ачих терминалууд нь, буулгах терминал, тээвэр нь асуудлууд нь шийдэгдэх гэж явж байгаа гэж харж байна. 3 жилийн хугацаа чинь дараа өнгөрнө. Мөн татварын бодлого байна. Яг энэ гэрээний хүрээнд энэ 5 улстай ямар нэгэн байдлаар бизнес хийгээд гэсэн тохиолдолд орж байгаа орлого дээр нь ялгаатай бодлого, дэмжсэн бодлого хэрэгжих учиртай байх гэж бас харж байгаа. Ингэж дэмжиж яг жинхэнэ үр ашиг нь аж ахуйн нэгжүүд дээр иргэддээр бууж иж энэ гэрээний жинхэнэ үр дүн гарна гэж ингэж харж байгаа. Тэгэхээр та бүхнийг бүтэн жил нэгэнтээ өнгөрсөн учраас бэлтгэл ажлаа хангацсан бахаа гэж би найдаж байгаа маа. Тэгээд жилийн хугацаанд бас гишүүд маань бүгдээрээ судалсан байгаа учраас маш олон зүйлийг ерөнхийдөө асуулаа. Дурддагдаагүй байгаа 2 зүйл дээр би ажлын хэсгийнхнаас асууя. Нэгдүгээрт нь реэкспорт. Оросын холбооны улсаас Казахстанаас бид нар бүтээгдэхүүн аваад модон бүтээгдэхүүн юм уу, тамхи юм уу аваад энийг дэлхийн хамгийн том зах зээл хятад руу гаргалаа гэхэд ямар нэгэн хязгаарлалт байгаа юу? Хэмжээний хувьд, татварын хувьд. Хоёрдугаарт нь яг энэ 5 улстайгаа адилхан ижил төстэй бүтээгдэхүүнүүдийг бид нар бас борлуулдаг. Нэг өсөндөө энэ зах зээл дээр бид нар өрсөлдөгч нар болдог. Нэмж 1 минут. Батарей шүү. Тэгээ ижил төстэй бүтээгдэхүүнийг бид нар бас экспортлдог. Жишээлбэл нүүрс байгаа. Тэгэхээр бид нар хятад улс руу нүүрс гаргалаа гэхэд Оросын холбооны улс нь бидний бизнесийн хувьд өрсөлдөгч нар болдог. Ямар нэгэн байдлаар нэг цонхны бодлогоо гэдэг юм уу, адилхан татвартай байна, адилхан хэмжээтэй байна, адилхан үнэтэй байна гэсэн ийм гэрээгээр хүлээсэн үүрэг үүсэх үү, хоригдлолтод орох уу гэдгийг одоо ажлын хэсгийнхнээс асууя баярлалаа. За эхлээд инquiries сайд хариулъя. За энэ 367 төрлийн бараанд уулуурхан гаралтай бараан дотроос нүүрстэй холбоотой ямар нэгэн үүрэг хүлээсэн зохицуулсан зүйлүүд байхгүй. Энд манай эрсдэл үүсэхгүй гэсэн үг. За нөгөө талаас бусад 5 орны парламентын энэ хэлцээр бас мөн хэлцэгдээд батлагдаад тэгээд харилцсан солилцоод үндсэндээ 2026 оны 8 сард үйл ажиллагаа эхлэх болов. За энэ хугацаанд бид бэлтгэл ажлыг хангах учиртай. Гэрээс 2хан батлагдаг болохоор бид бас нөгөө мэдээллийг нийгэм томоогүй гаргаж болохгүй байгаа. Бэлтгэл ажил хэрвээ өнөөдөр ингээс 2хан батлагдсан нөхцөл бид энэ 8 сар хүртэл бүхэн төрлийн бэлтгэл ажлыг хийнэ. Юу хийх үү гэдгээ тодорхойлцсон. Гол одоо нөгөө Евразийн талтайгаа хийх ажлуудаа тодорхойлоод ямар зүйл дээр ямар хөнгөлөлт, тариф, хорооцоор мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, нэвтрэх бомтын одоо үйл ажиллагаа хэлбэр шуулах, гормоо уялдуулах, мэдээлэл солилцох гэх мэтийн хийх ажлууд үндсэндээ бэлтгэсэн байна. Тэгэхээр энэ уламж шуурхай ажиллах цаг үнэхээр сайн боломж үүснэ. Нөгөө талаар таны их чухал санал бол дотооддоо
бэлтгэл ажлыг улам аж ахуйн нэгжүүдэд дэмжих бодлогыг энэ хүнсний хувьсгал цагаан алтыг үргэлжлүүлэх ёстой. Энэ хөтөлбөрүүд маань 28 он бол тэр тууштай ингээ яваад дахин одоо бид нар яг энэ Евразийн гэрээн дээр тулгуурлаад үүсэж байгаа үр дагавар боломжоо тулгуурлаад бид дэмжлэгийн бодлогыг заавал хийж тохиргоо хийж их хурл танилцуулж явах учиртай. Ялангуяа жил жилийнхэн төлөвлөгөөндөө нийгмийн засаг хөгжүүлэх жил жилийн төлөвлөгөөндөө яг энэ таны агуулгаар энэ бодлогыг шигтгэхэд яваад байх хэрэгтэй байна. Тэгээ ингээд бид нарыг энийг дээд зэргээр ашиглаж чадвал үнэхээр манай эдийн засгийн бүтцээр аж ахуй нэгжүүд томрох. За тэгээд инфляц, төгрөгийн ханш, валютын нөөцгээд олон төрлийн одоо эерэг үр дагаврууд бол үүснэ. За реэкспорттой холбоотой манайхан мэдээлэл өгөөд гэж. За энэ дэрийн 4-р микрофон ажлын хэсэг. Батбаяр гишүүний асуулт нэмэлтээр мэдээлэл өгөө. Эдийн засгийн хөгжлийн ангын төрийн нэрийн бичгийн дараа Батхүү. За Евразийн эдийн засгийн холбоотой хийж байгаа чөлөө худалдааны төр хэлэлцээрийн босныг давуу талд нь бол барааны гарал үүслийг тооцохтой холбогдуулаад илүү боломжуудыг нээж өгсөн байгаа. Дотооддоо үйлдвэрлэж байгаа цав баглаа боодлын тооцогдох хэмжээ бол харьцангуй давуу талтай байгаа. Дээр нь энэ эдгээр улсуудаас орж ирсэн бараа материалыг ашиглаад Монголд үйлдвэрлэл явуулаад буцаагаад эдгээр орнууд руу экспорт хийхэд энэ дотоодын Монголын талын гарал үүслийг тооцогдох бас нэг давуу тал байгаа. За тэгээд дээр нь түрүүнд урьдчилан таны мод материалтай холбоотой импортын асуудал дээр ямар нэг хориг саад байхгүй. Энэ хэлэлцээрийн агуулга нь бол хоёр талын хоорондын худалдааны асуудал байгаа. Транзит дээр бус улс орнуудын их худалдаанд ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээлт байхгүй байна.